За бүгдээрэнд нь өглөөний мэд бүгдээ өглөө сэрэл үзэж байгаа байх. Гарчин дээрээс харсан бах. Одоо энэ дээр хариулах гэж байгаа зүйл бол CS. 25 оны 2 дахь мейжер буюу Будапешт мейжерийн 3 дахь стейжийн групп шатны эхний 2 тоглолтууд багууд эхний 2 тоглолтуудаа хийчлээ дөнгөж сая. За Монголч дээр л мэдээд задлаа явж байгаа. Монголчийн маань хувьд юу болсон бэ гэвэл эхний тоглолтод Imperial-тай тоглосон, 2 дахь тоглолтод дөнгөж сая Liquid-тэй тоглоод дууслаа. Imperial-тай эхний тоглолтод Dust гараад Best of 1 тоглолт 16-14-оор хожигдсон. За энэ тоглолтод юу болов гэж би хувьдаа өмнөх тэмцээнээс сүүлд орсон тэмцээнээс хойш энэ хугацаанд айгуу удаа хугацаанд амарчлаа тий. Яг албан ёсны тэмцээний тоглолт хийхгүй айгуу удаа явсан. Нэг талаар нөгөө талдаа болонгууд Imperial stage 1-ээс гарч ирж байгаа. Энэ хугацаанд stage 1 2 дан тоглолттой байсан. Тэгэхээр нөгөө нэг формтой байгаа. Манайх бол одоо нэг жоохон төсөөрөх маягийн яг энэ зүйл бол тэмцээн болгон дээр ажигладаг томчууд эхнийхээ тоглолтын дээр жоохон ингээд нэг юм жоохон төсөөрөх маягтай байдаг. Тэр ч утгаараа өнөөдөр томчуудаас Vitality Phase-д ажиглаа. За яг Phase ижил твийг 12 байгаа багт Vitality ажиглаж байна гэдэг бол энэ бол upset тийм ээ. За Falcons Bait-д ажиглаа. За ингээл Bait энэ Imperial Phase энэ гуруулаа стейж 1-ээс гарч ирж байгаа багууд дан тоглолтоо хийсэн байсан багууд. Тэгэхээр ялч жоохгүй нөгөө нэг юм формтойгийн давуу тал гарсан. Монголч төр бол би бол яг тэгж ажилласан. За манайхан жоох ингээд эхний тоглолт нь учраас гэдэг. За энэ map дээр зүгээр яг багт тактикийн хувьд ч юм уу асуудал байсан уу гэвэл би яг нэг раундыг асуудал гэж онцолмоор байна. Тэр нь 29 дахь раунд. За үр таймын 5 дахь раунд гэсэн үг те. Манайх стидлтэй хамгаалж байгаа double op stop гаргаж ирсэн. Double op гаргана гэдэг бол алдаа биш. Алдаа нь юу вэ гэвэл 2 опо жижиг сайтанд хамгаалуулсан. Раунд ихэнд яг нэг нь голоо нэг нь бэгээ харжлаа юм л да. Гэхдээ нөгөө талдаа Dust-ийн B гэдэг бол бүх map-ийн бүх сайтууд дундаас retake-лэхэд хамгийн хэцүү сайтуудын нэг те. За баг хамгийн хэцүү гэж хэлэхэд нэх буруудахгүй дээ. Тэгэхээр яг 2 опо жижиг сайтанд хоёлынг аваадсан алдаа болчихж байгаа. Яг энэ алдааг яаж засч болох байсан бэ гэвэл би нөгөө өмнө нэг хийжсэн подкастнда ч өмнө нэг юм хотлон унан хөгжүүлэх гэж чадаагүй пэйж дээр ч биччихсэн ярьжсэн зүйл бол Монголч төр байгаа сул тал гэвэл раундын дунд үеийн map control сул. Тэр маань манай багч жоохон дутагдaltaй гэдэг байсан. Яг тэр харагдсан. За тэр раундн дээр бүр ялангуяа за ингээд 2 опо жижиг сайтанда аваачсан. Тэгэнгүүтлээ голын контрол байхгүй, шортын контрол байхгүй. За яг лонго гаднаас нь эзэлсэн те. Яг нэг тиймэрхүү байдалтай л байсан. Тэгэхээр бүх сул тал болчихж байгаа. Lower tunnel түнэлийн мэдээлэл байхгүй те. Энэ нөхцөлд яах байсан бэ гэвэл одоо А дээр авч байгаа 3 хүний маань 2 нь ч юм уу лонгороо шахаж map контролоо хийх. Эсвэл гол руугаа туслах ч байдаг юм уу те. Манай голоо авч исэн оп маань голоо алдаад шууд B set руугаа татаад цонхносоо авч исэн. Тэгээд тэр жоох алдаа болцсон. Тэндээс ямар ч асуудалгүй одоо догдогчтой хэлдгээр mid to B smoke хийгээл тэгэл B set руу 2 оп руу 5 ямар ч асуудалгүй орчиж байгаа. За тэгээд 15 14 болоод ерөнхий тоглолтын хувь заяа шийдчихэж байгаа. Манай өнөөдрийн асуудал тэр байсан болов. Dust тэр нэг ажилласан юм T талаасаа манах Vitality-тэй айгүй адилхан тоглож исэн. Юу багууд ер нь ихэнх нь одоо лонгийн эзлэхийг нэх сүрхий ингэж хамгийн чухал гэж авч үзгээ болцсон л доо. Манайх яг Vitality-тэй адилхан lower tunnel-ээс эхлээд голын болон тэгээ short-ийн эзлэгээ хийдэг те. За тэндээсээ тоглолт үргэлжлүүлдэг. Яг адилхан арга барил харагдчихсэн. Гэхдээ Vitality-ийн арга барил бол 1 минут 5 дээрээс те 50 секунд хүртэлх яг тэр хугацаанд раундын дунд үеийн map контролоо маш сайн хийдэг. Манайх болохоор минут 30 дээрээс тэр map контролыг хийчээ тэндээс шууд юм. Жохоо яруу маягтай тоглолтууд үргэлжилж байсан. Тэгэхээр тэрийг дахиад нэг жоохон өөрчлөөд жоохон тэр аргуулыг сайжруулах гэж миний хувьд санагдсан. Гэхдээ өнөөдрийн Imperial-тэй тоглолт бол яг тэр нэг 29 дахь раунд нэр жоохон өөрөөр үзсэн бол тэр map бол асуудалгүй байсан. За тэгээд нэг шатн дээрээс дөнгөс Liquid-тэй тоглолоо. Liquid-тэй Best of 1 Inferno гарсан. Inferno дээр ер нь бол яг хүн харахад 13-9 4 раундын зүрхтэй ойрхон үтсэн юм шиг боловч яг агуулгын хувьд бол миний хувьд бол ерөөсөө манайх хилт илүү байж байгаа л дуусгачлаа. 12 6 дээрээс Liquid барих гэж үтсэн 12 9 болгосон. Гэхдээ үр дүнд нь манайх хутгалаад дуусгаж байгаа юм. За нөгөө Control-ийн A-гийн сайтанд Ace хийдэг. Тэр бүр огшоогоод орилуулад өнөөдөр бүр
гал 100 байла. 10 HP-тэй моолын дээр шатаж гарч сүүл үнийг алдчих шиг те. Тэн дээр нэг сул тал байна. Бүү тэн дээр 900 харга байхад контрол өөрөө хүртэл юу вэ гэсэн чинь плит зүгээр ингээс суугаад тах. Жохон инээчэлтэй тэхүү. Жохон инээчдэгхүү. Тэр чинь бүр ингээ амар раунд аваад жохон инээчдэгхүү. За явцтай юм шиг явцгүй юм шиг мааз байлаа. За ингээд манайх өнөө өрөө та үзэж байгаа өнөө өрөө 10 цагаас ч юм 11 цагаас 3 дахь тоглолтоо энэ нэг шатн дээр энэ стейж 3-ын нэг шат энэ тэмцээний хамгийн том гал гарах тоглолтуудыг гаргаж магадгүй шүү. Яг гэвэл нэг шатн дээр Falcons, Vitality, FaZe, Mongols гэл бараг л хамаг томчууд цуглдсан нэг шатн дээрээс алцах гэж байна. Тэгэхээр өнөө өрөө бол бас одоо ингээл ерөн бүх тоглолтууд алаа хэдэн алтаа өрнө. Тэгээд дараагийн бичлэгүүдээр уулзцаая. Баярлалаа. Баяртай. Бэта байла.